Зарилын дэволцгийн санхүү өмшигчтэй та бүхэнд аймгийн сонгуулийн ороноос эрсдэлтэй холбоотой өргөж байгаа мэдээллийг үзүүлэх гэж байна. За ерөнхийдөө бид яг одоо шууд дамжуулан үзүүлж байгаа. Аймгийн сонгуулийн ороноос бол өнөөдөр 3 удаа эрсдлийн мэдээллийг олон нийтэд хандаж өгөх болно. За 12 цагийн байдлаар сонгуулийн эрсдлийн мэдээ гарсан байгаа. За нийтдээ аймгийн хэмжээнд 68245 сонгогч нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн. За 12 цагийн байдлаар 17170 сонгогч буюу 25.2% нь саналаа өгöd байна. Иргэдээс нам өмчлүүдээс одоогоор сонгуулийн ороонд ямар нэгэн гомдол гаргасан байна? За одоогоор яг ноцтой гомдол санал бол харьцангуй гайгүй байна. За гадуур нэлээд идэвхтэй ажиллаж байна, нэр дэвшигчд ажиллаж байна. За баг хороонд ажиллаж байгаа хүмүүс ажиллаж байна гэсэн гомдол саналууд ирж байгаа. За аймгийн сонгуулийн ороо энэ бол тухай бүр очиж шалгаж хариу өгөнд ордоор гэж байна. Нийт хүчингүүлсэн саналын хуудасны тоо тэр мэдээлэл байна. Ер нь хүмүүсээ мэдэхгүй байна гэсэн хэсгийн ороод дээр тийм байна. За одоогоор яг хүчингү саналын хуудасны тоо бол ирээгүй байна. За хэсгүүдээс иргэдээс ирж байгаа юм бол хүчингү саналын хуудас илүү одоо нэр дэвшигчдийн мандатаас илүү дугуйлах асуудлууд бас мэрсээр гарч байна гэдэг юм бас саналууд ирж байна. Эцэг хамгийн өндөр одоо хувьтай байгаа нь аль тав байна? За яг тойрог орн би гаргаж ирсэнгүй аймгийн хэмжээнд гаргачлаа. Тэрийг одоо 17 цагаас тойрог